Миний утасны нөгөө багтаамж нь маш хурдан дүрчээ. Тэгээд дээрэс нөгөө бичлэгүүд ирээлүүд чинь 3 минутаас дээш оруулахаар ордгүй мэн. Тэгээд ингээд амар хурдан яриад байгаа шүү. За өнөөдөр би өвдөхгүй байх нэр үнэхээр гоё юм аа. Хүний нутагт ялангуяа тий хол гэрээсээ хол газар над шиг аав ээж нь ах их чинь ирэх боломжгүй тий ганцаараа таних хүнгүй тий бид нар хаваад байж байгаа хаваагаас шинэ газар нүүж ирээд тий ийм хүмүүс бити өвдөөрөө эрүүл мэндээ сайн бодоорой. Ялангуяа ходоод гэдэг чинь бидний тэр хамгийн цөм чухал эрхтэй юм байлээ. Тэгээ ходоодоо идж байгаа хоол ундаа тэгээ маш сайн анхаараарай. Яагаад тэгэхээр өвдсөний дараа ойлгох биш, өвдөхөөс өмнө та идж байгаа юм дээр хяналт тавих юм бол дараа нь та тэр өвдөлт зөө өөрийг мэдрэхгүй танд амар штэ. Ер нь бол бид нар одоо өөр хүүхэдтэй хань ижилтэй тий бид нар эрүүл удаан амьдрахын тулд бид нар одоо яалтчгүй зөв хооллож өөрийнхөө хоолт нэр анхаарч хүүхдтэйгээ хоолн дээр анхаарахгүй болохгүй цаг ирчихжээ. Тэгээд би өөрийнхөө ходоодыг өөрөө юм болгосон байхгүй юу? Би одоо хин нэгнийг буруутгамааргүй байна. Хин нэгэн компани буруутгамааргүй байна тий. Би өөрөө буруутай. Би өөрөө буруу хоолтосоо болоод ходоодоо ингээ маш удаан олон жил ингээд өвдөөд яваад тэгээ тэрэндээ нэг анхаарахгүй ингээ амар янз бүрийн хоол идсээр агаад тэгээ ходоодоо ингээд бүр тултал нь өвдөөд ингээд одоо миний ходоод үнэхээр дийлэхгүй нэ sorry гэд ингээд өвдөж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ би юу хэлэх гээд байна гэхээр би болохоор ингээд нөгөө хаваад байхдаа та нар мэдэн шүү дээ би depressionтэй байсан. Түвшний дараах хямар сэтгэл готролд ороод тэгээ нөгөө сэтгэл готролд орохоор чи хүн чинь нөгөө ингээ ямар ч хамаагүй юм иддэг. Тэгээ юу ч хамаагүй ингээл ялангуяа амттай юм халуунагоо хоёрт бүр ингээ дуралдаг ингээ идэж амттай юм идээд ингэхээр л айгуу гой тайвширсан мэдрэмж аваад айгуу гой болоод ингээл уур хүрээл ингээл бочимдаал ингээл энэ нэг бачимдаал ирэнгүүд амттай юм идчихээр айгуу тайвшираад байгаа юм шиг санагдаад тэгээ ингээ идсээр байгаад тэгээд ходоод маань ингээд нөгөө хоол боловсруулах эрхт маань гимтээ тэгээд ингээд одоо ингээд үр горын гэдэг үр одоо муу үр дүнгийн ингээд одоо амсаж байгаа хгүй олон жилийн дараа. Тэгээд бас нөгөө турах төрсний дараа та нар мэдэн шүү дээ ингээл ус унцсан харагдаал амар ингээл тойлонд харахаар царай алд зарагдаал тэгээд дээрээс нь ингээл амар тарган харагдаал тэнж хүн гоё харагдаал ингээд нэг юм сампирн гэдэг шүү дээ нэг тийм төрсөн бүх эмэгтэй хүмүүс ийм одоо төр хугацаагаар ингэж нөгөө саприх одоо шамрих үе байна. Одоо тийм болохоор дүүнер та нартай хэлэхэд хүүхч ирүүл өөрөө ирүүл байгаа л чи жин хасаж одоо тэр сайхан өнгө орох үе чинь угаасаа цаг зураг тэр үе чинь ирнэ чи ингээд амар гоё өөртөө ихтэй ингээ гоё дуртай хуцаа өмсөд гоё хүрсэн жиндээ очсон тийм үе чинь ирнэ. Би одоо яг тийм үе дээр ирсэн байгаа хгүй яг гоё сэрэгдээд ингээд глөө аав гэдэг л ингээд ирсэн тий миний хүүхэд одоо 2 настай 2 нас 5 сартай ингээд томорцсон тий ингээд 4 хүүхдээ ард гарцсан хүүхдүүд маань өссөн ингээд өөрөө ингээд амар гоё олцсон гоё одоо ингээд гоё олж байгаа үе дээр ирж байгаа хгүй тэгэнгүүт миний жин одоо ингээд сая зөв хоолтой идээд ирэнгүүт жин маань ингээд айгуу гоё буугаад ингээд хүссэн өөрөө одоо хүссэн жиндээ ингээд очицсан хгүй юу би болохоор ингээд нөгөө айгуу удаан турдаг айгуу миний яг тэр миний хоол ходоодны хоол болгох эрхтэн маань гимтсэн ходоод ингээд шингэхгүй болохоор хүн ингээд жин нэмээд идэв юм байна. Хоолны метаболизм чинь сайжраад, digestion чинь сайжраад ирэнгүүт хүн угаасаа ингээд жин хайдсан байлээ штэ. Тэгэхээр та бүхэн одоо төрсөн эмэгтэйчүүд те жиндээ санаа зовж байгаа санаа зовлтгүй ходоодоо л эрүүл байлга сайхан шүлтэй хоол сайхан ногоотой шүлтэй хоол сайдээд махаа жоохон масгаад цагаан гурил те будаа идэхгүй цагаан будаа идэхгүйгээр ингээд халуун ногоо тэр дэглэмээ ингээд төрсний дараа ялангуяа дэглэмээ сайн барьчих юм бол угаасаа танд хүүхчин томроод ирэхээр гоё болох цаг ирнэ. Буцаад ажилд орно, гоё сэтгэл санаа чинь гоё болоод ирнэ те. Тийм болохоор төрхөн зуурын тэр одоо тэр үеэл даваа гарчих гэх юм бол цаана маш гоё та гоё болно. Угаасаа буцаад хэвэндээ орно. Тэгээ маш олон зарим ээж нар
төрсөн ч төрөөг юм шиг байдаг те. Би ч гэсэн манай найзууд иргэн тойрны хүмүүс тийм байдаг. Төрсөн төрөөг юм шиг амар гоё жимэнтэй. Тэгэл өөрийгөө харьцуулаад өө би өстой тухгүй байна. Би бүдүүн байна гэл айгүй ундаг байсан. Гэтэ тэгэж юусаа харьцуулах шаардлагагүй. Та угаасаа хүн болгоны бие махбод өөр, хүн болгоны метаболизм, хүн болгоны хоо шингэх боловсруулах өөр. Тийм болохоор та өөрийнхөө ходоодн дээрсээ анхаарад зөв хоолоо, өөрийнхөө яг зөв идэх хоолоо нэрээ анхаарчих юм бол таны жинч угаасаа хасагтаад явна. Тэгээ шингийн юмасаа угаа те. Сэтгэл санаа тайван байх үед угаасаа ингээд жим мол асуудал биш. Тийм болохоор эрүүл байгаарэ. Тэг би бол гэрийнхнийг амар их санаж байгаа. Ялангуяа аав ээжийг амар их санаж байгаа. Тэгээд энд их сургууль би одоо сурж байгаа. Тийм болохоор сургуулаа дуусгаад бочноо Монгол руугаа явна. Тийм Монголд очиод аав ээжтэйгээ уулзаа сайхан амьдрнаа гэж боддог. Би залуу хүн тий. Надад хүсэл мөрөөдөл надад маш их олон карьер, бодсон карьер, хүсэл мөрөөдөл байгаа. Би тэрийгээ бүгдийг биелүүлнэ. Тэгээд цаг нь болохоор Монголд очино гэж бодож байгаа. Тэр болтол тэгээд ингээл рилэ хийгээл YouTube дээр хэрэгтэй энэ хүмүүст хэрэгтэй юм болов гэсэн бичлэгүүдэд оруулаад өөрийнхөө туршлагыг хуваалцаж байгаа байхгүй юу. Тэгээд туршлага мэдлэг хоёроо хоёуланг нь аваа явах юм бол та хаанч алцахгүй. Тэгэхгүй тань мэдлэг байгаад байдаг туршлага байхгүй бол угаасаа тэг явахгүй шүү дээ. Ямар ч компанид хүмүүс яагаад туршлагатай хүн аавна гэдгийг тэр чинь үдцэн, мэдэрсэн болохоор мэдж байгаа байхгүй. Одоо та нарын хинч надаас ингээл төрсний дараа Гэмрэлд орчлоо яадаг вэ? Ямар шинжин тэлэрдэг би шууд дуртай хэлээд өгнө. Ийм байдгийн шүү. Одоо эндээс гарахын тулд ийм арга хэмжээ авдээ шүү гэд би бүр амар дуртай зөвлөд өгнө. Тийм болохоор миний бичлэгүүд таалагддаг бол намайг дагаарай, subscribe дараарай. Тэгээд үргэлжлүүлэн гоё бичлэг хийнэ. Баярлалаа. Баяртай.